Сайн байцгаана уу? Цэнгэр дэлгэцээрэн Монголын үндэсний малчин телевизийн суваг дээр сувгаад хоруулан үзэж суугаа эрхэм мөндөд үзэгчид энэхүү өмнгийн Цэнгэр говийн хөгжим жүжигийн театрын их ордөргөөнөө хорон цугларсан энэхүү уралдаанд оролцож байгаа эрхэм мөндөд оролцогч үзэгчид дэмжигчид та бүхнийхээ энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэдчилье. Монголын үндэсний малчин телевизийн малчид дуулж байна уралдааны уран бүтээлч баг хамт олон Монгол улсын их хурлын гишүүн их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Сэдвэржийн урилгаар мөн Өмнөг аймгийн Садаргын тамгын газартай хамтран Өмнөг аймгийн бизнес эрхлэгчид компаниудын ивент тэтгэлэг дор зохион явуулж байгаа өмнө говьчууд дуулж байна уралдааны 2 дугаар шатны энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн байна. Тухлан сууж таалан болгоно. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг говь аймгийн засаг даргын тамгын газар. Авчин тамгатай хэригэ манаж битги соёрэ нэгдүгээр шатанд цэнцэд 2 руу ороод ирсэндээ баярлж байна өө. 2-3 өдөр дуутай хоортой энд ингэж өнгөрөөж байна. Их сайхан байна гэж та бүгд нь одоо эрүүлэн кас жаргал сайн сайхан бүхнийг хэлж урт наслж удаан жаргаж яваарай. Нар шиг гэж од шиг гэлдэж яваарай гэж хэлмээр байна. Өмнөх дугаар маань ардын хөгжмийн зөвхөлтэйгэн сайхан дэлгэр ах маань дуулаж өндөрсөн бол энэ удаагийн дугаар мөн ардын хөгжмөнтэй ардын сайхан дуугараа инхүү эхлэж байна. Ингээд 1-р шатандаа тэнцэж 2-р шатныхаа уралдаан дор хэрхэн авсан 70 зузгад сумаас оролцогч ургамлын бором улзаа маань та бүхэндээ Монгол ардын дуу бүсгүй хүний заяа дуугаан дуулахаар хүрэлцэн ирээд байна. За бурмалзаагчтай баярлалаа. Шүүхтийнхаа хэлээ сэтгэлийг сонсъё. За
танд бас баяр хүргье. Тэгээд хаач бол одоо ёстой амьд хөгжмөнтэй явж байгаа гэсэн шиг л өөрийнхөө нэг дураараа явлаа та тийм ээ. Хэмжээ дамжааг бол өртөө өөртөө тааруулаад явчих шиг боллоо. Араас нь амьд хөгжим дагж байгаа болохоор тэгээд дагаад явж гин тийм ээ. За тэгээд ямар ч байсан амжилттай л оролцож байна. Баяр хүргэе. Тайзны ард бэлдэжсэнээс тайзан дээр гараад ирэхээр сандарсан сонсогдож чинь түрүүн тэр тайзны ард нэлээд гар нийлээд та хэд мань гоё дуулаад байсан. Сайн бэлдэж ин да гэд би сонсч ийсэн. Жохон тайзан дээр гарч ирэхээр бие барьд юм байна гэж анзаарэгдэж байна. За амжилт хүсье. Одоо өөрийнхөө авиас бэлгийг танаар одоо өр хөвгтүүд чинь бахархаж байгаа. Одоо сумынхан, орон нутгийнхан, таныг таньдаг бүх хүмүүс танай үе тэнгийнхэн ч гэсэн одоо бахархаж байгаа. Ингээд тандаа эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Би ер нь бол анхнаасаа бол 2 дуул бэлдсэн байсан. Тэгэл тэрийгэл би өөрийнхөө хэмжээний ер нь бараг тааруулаад 2 дуу бэлдсэн шүү. Тэгээд тэрийгэл дуулчлаа одоо тэгээд. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За ер нь бид нар бол малчин улсууд учраас ер нь дуулах сонирхол байна. Яг дуулаад явах бодол байна. Одоо байсаарч ирсэн өнөө хөл төр тий. Гэтэл нөгөө тухай одоо сайхан үе дээр айн ч юм уу тий. Ингэж одоо юу яаж энэ дуу урлагаар явах тийм процент боломж нь олдсонгүй. За тэгээд заримдаа бас нэг аялах үеч нэг завтай нэг сайхан зуны дэлгэр өдөр бол бас нэг малын захад авааны оройд дээр бас нэг аятайхан нэг сэтгэл хөдлөөд ингээд нэг сайхан сууж байгаа нэг аялах хэмжээний юм бол байх. Бусдаар бол одоо тийм байхгүй шүү дээ бид нар. Та бүхэндээ зориулж Өмнө Говь аймгийн Баян Овоо сумаас оролцогч Цэндэ Евшин Сүхбаатар маань та бүхэндээ Алтан баярын шүлэг Бэмживийн аялгуу Аава дурсан дуугаар оролцож байна гэд Сүхбаатарга тайзнаа өрж байна. Ухааны дууноолж алдара нэрчний хүмүүс дурсаж явах эзэнд амгалан тань царайч нүднээс тотороо айдонан тутэн чинээ сонсогдноо Passad irhitchiriste Aumine tamen Otlogino hugen Tilhitchiriste ta Altache ondog orchidan Shanmalche mohordakh uiten Allaga nuttenden ölemase khord Танайга дурснаа алтрыг өвдөж монголсон үрвитэн миндэ аавэн акад хитэж дурсахгүй айлгон вэстэта боссод ирхичвистэ аавминэ тамен Otvimo hugen Timlektiviste ta Chata urehen tahi Үнэрлж бостэй хараа Апэн
би таньга урсаж зүхэндээ нүлмэ арсан нүдэнд нүлмэ хурд хорвоо читхаа ганчи олсон гэж хатдуатна босоод ирэх чивстэй эта богоно хүгэн тэлэх чивсэта босоод ирэх чивстэй эта богоно хүгэн тэлэх чивстэй За баярлалаа манай Сүхбаатар маань түрүүн нөгөө гарахынхаа өмнө надад хэлсэн чи хамаагүй ингээд яг намайг гараад ирэнгүүт хажуугаас юм асууж ярьж болохгүй шүү. Тэгвэл би сандарчдгийн шүү гэсэн. Тэгээ би өрөнгөутаа зүр бошуугүй шиг ийшээгээ цугтаалаа. Тэгээ ямар ч байсан сайхан дууллаа ингээд хоёулаа шүүгчдийнхээ үнэлгээ сэтгэлийг сонсъё доо. За Сүхбаатар аргагүй л нөгөө Батцөх ардын дуунуудаас бол ер нь байнга дуулдаг юм байна тийм ээ. Өмнөх дугаар дээр ч гэсэн яг л сайхан дуулж байсан. Энэ удаад бас жоохон хитрхи дуундаан ороод хитрхи эмоцондоо бас хэмжээгээ жоохон зөрөөд байна тийм ээ. Харин бэлдээ зүйд болоогүй л дээ. Ер нь дуулдаг юм биш үү? Бэлдэх биш. Бэлдээд байсан биш энэ. Ер нь угаасаа дуулд юм шүү. Энэ дууг сум орон нутгтаа бол дуулдаг баг тийм ээ. Үгүй ер нь дуулж байгаа. Тийм үү. Панограмтай одоо бол одоо л тайзан дээр дуулаад байгаа юм уу? Тэгээд байгаа. За. Би өмнө ерөөсөө л Батцөх ардын дуунуудыг дуулаад энэ тэнд сумынхаа юмд бол уран сайхны юмд оролцоод явд юм байна гэж ойлгодог. Үгүй. За. Дажгүй бас. Гэтэ хэмжээ нэлийн алдсан шүү. За Сүхбаатар. Яагаад энэ дууг сонгож авсан бэ? За хоолондоо бас нэг гайгүй болох юм болов уу гэж бодоод авлаа л та. За миний хувьд бол одоо би түрүүн хэлжсэн уралдаан тэмцээнд орно гэдэг бол оролцогчдын буюу өрсөлдөгч нарын одоо тактик буюу тооцоол төлөвлөгөө байдаг. Магадгүй таныг маш их тооцоотой хүн байна. Маш их энэ гурван шүүгчийг бас яг аавда зориулж хэрвээ та гурван манд дууссан бол аавда ингэж зориулах байсан болов уу гэсэн сэжмэр дууссан болов уу гэж бодож чинь. Тэгээд энд сууж байгаа гурван одоо шүүгчийн маань аавнаас цаг усаар цагийн жамаар хорвоог одоо дээд тэнгэр задарсан хүмүүс байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо сайхан аавуудыгаа бодож яах вэ та юм мэрэгжлийн дуучин биш дунд нь 2 3 алдлаа яадаг юм. Баяр хүргэе. Та бүгдийн ажиллаа бас. За баяр хүргэе. Бэлдүүлж барьсан хүн гэж байгаа юу? Байхгүй. Өөрөө л бэлдсэн үү? Нэг актер бэлдсэн байхгүй. Бэлдүүлсэн хүн байгаа юу? Одоо багш ч юм уу? Байхгүй бах тий. Өөрөө л ясна уу? Өөрөө л ирэл. Тийм байна тий. Яг уу зүгээр нэг бас нэг мэддэг чаддаг бас хүнээс нэг зөвлөгөө аваад энэ дууг ингүүл яах вэ тэгвэл яах вэ бас нэг зөвлөгөө авсан бол бас нэг арай бас өөртөө чинь бас нэмэр болох байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ дайжгүй сайхан дууг сайхан л дууллаа өөрийнхөө мэдээж тэр нэг жоохон хэмжээ алдах юмнууд бол байлаа. За амжилт хүсье. За ингээд Сүхбаатартаа баяр хүргэе. Тэгэхээр бас 2 дугаар шатанд бол манай шүүгчид маань бол тэр болгоныг баяр хүргэе гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бүр 100% дүүрэн баяр хүргэегүй ч гэсэн ямар ч байсан дэжгүй гэж шүү. За баярлалаа. За амжилт хүсье. Нэгдүгээр шатандаа сайхан боломжийн дуулаад тэгээ 2 дугаар шатандаа тэнцсэн байгаа. Тэгээд яг утсан дээрээ паанагаа олж аваад тэгээ нэг утснаасаа нэг жал сонсоол ер нь бол ингэж явлаа. Тэгээд яг 2 дугаар шатандаа бас хэн хүний мөрөгөө бас адилхан бас
тэнцчих юмсан да бас л нэг 3 дугаар шат руу бас орчих юмсан гэсэн бодол зоригтой л одоо хүн болгон байгаа бах тий. Тэгээд би бол бас тийм л бодолтой зоригтой явж байна. Сум орон нутагийнхаа ард иргэдэд болон багийнхаа одоо могой төвийнхаа ард иргэд таав гэдэг нь бүгдээрээ сайхан хаваржаад сайхан зунтай золгоорой гэж ёроо. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Он бол хоёулаа тэнцэжээсэ гэж бодож байсан. Харамсалтайгаар манай эхнэр хасагчлаа. Тэгээд одоо үргэлжлүүлэе гэж бодож байна. Да одоо дараагийн шатанда тэнцвэл хааны цэрэг тэгвэл хабидах болоогүй Чингис хааны цэргийн чимээ тасрах болоогүй олон нутгийн олон улсуудтай танилцж байна. Тэрүүгээрээ даваа талтай байна да. Олон найз нөхөдтэй боллоо. Дараагийн оролцогч одоо нэгдүгээр шатанд бол үнэхээр эхнэрийнхэн дарамт шахалтаар ирсэн гэж өөрөө хэлсэн. Тэгээд ямар мэрэгжлийн хүн шиг энд ингэж ноо тавьж байгаад ингээд дуулсан. Тэгээд одоо эхнэрнээс энд байгаа хамаагүй урдаас нь саргуунд тохиж болохгүй шүү. Өөрийнхөө дуулах гэж би бодож байгаа. Булган сумаас оролцогч Бямбад оржийн инх мандах маань агуу яруу найраг цойжлын чимдийшүүлэг Үр Монголын алдарт дуучин Тэнгэрийн хөгжим би Монгол хүн гэж айхтар томдог сонгож орж ирсэн. Ингээд инх мандахыг өрөө. Аргалын утгаан бүрийг илсэн Малчнийгэрт төрсөн би Атэрхэр нутгаа Одын нэгж бодно Нэлдэн утгаби Орины шиг хайрдаач Угаасна тунгадаг морно Эхийн сүү шиг сандгаа
За яаж ёо гинэ. За ямар ч байсан дугаа бол сайхан дуулаа дуусгалаа тийм ээ. Та манай бас том дуу авсан тэгээд уг нь бол фонограмма их сүртэй юм аа тэгээд манай хүн нэг ихний шатан дээр ч бас ваавартаа авсан шүү дээ. Тэгээд сая нэг жоохон сандарч юу? Амар сандар. Сандарлаа гэнэ үннээ л хэлж дээ. За манай шүүгчд маань сэтгэлдээ хэлэндээ одоо. За манай инх мандах яасан сүртэй фонограмм бэ бурхан маань. Хэдэн ч удаа тэр дахилтыг давтдээ. Тэгээд юу яаж ийна? Жохон бэлдээгүй л юм л да. Аргагүй хаа бас нөгөө шахалтаар ороод ирсэн юм чинь тэгээд нөгөө 3 дууга бэлдээг зүг эхнийхээ шатанд ямар ч орчигээл дахиад ороо явцсан. Тэгээд хоёр дахьтаа орно гэж бодсон байсан уу бодоогүй байсан уу тэгсэн чинь хоёр дахь дахиад ороо явцсан чинь дуулахтаа болддгоо тэгэл энийг аваад нөлчих шиг л боллоо маань тэгэл. За ямар ч байсан тэгэл дуулаад барлаа ямар ч байсан. За баярлаа. Гэтэ зөрөгтэй дуу сонгосон байна. Уг нь зөрөг бол мундаг байх шүү бас. За их чинь 3 асуулт асууя. Орой хэдэн цагт унтсан бэ? Яг үннээ хэлээ шүү. 12 моёр өнгөрөг унтсан баг. За харин тийм байна. Сая хамгийн сүүлд хэдэн цагийн өмнө ямар хоол идсэн бэ? Хоол идэг ирсэн. Чи харин хоосон байна. Амьсгаа чинь хөвлөзөд шүү дээ. За энэ дууг хэн дуул гэж санал болгосон бэ? Бас эхнэр үү? Өөрөө үгийг мэддэг болохоор л дуулъя гэж утсан. За. Ер нь хэр нойртой унтсан бэ? Нойр авч чадсан уу? Хэдэн цагт боссон? 8 өнгөрөг 9 хөл боссон баг та. Аваад унтсан юм байна. Тэгэхээр дуу дуулна гэдэг бол өөрөө маш олон зүйлийг шаарддаг. Хамгийн чухал нь агуулга буюу тэр дууны бүтэн агууламжийг бусдад илгээх ёстой. Уг нь чи эхлэхдээ маш гоё эхэлсэн. Яг энэ дууны агуулгыг нэг бүтэн бадаг бол энд байгаа бүх хүмүүсийг чи тэр хилийн чандад байгаа одоогоороос том улсын нэг одоо эдис болсон өвөр монголчуудыг төлөөлж чи сайхан одоо тэр мэддэг одоо тэр хүмүүс наашаа сэтгэл зүрхээ тэмүүлдэг шиг чи яг энэ тэнгэр гэдэг хүний зохиосон шиг дуулж чадсан. Сүүлдээ чи яг өөрийнхөө нөгөө эмоцоо дарж чадахгүй. Энэ маш олон зүйлүүд чинь алдагдаад юу ачлаа л гэж би харж байна. Гэхдээ маш том дууг маш том одоо зоригтой сонгож авсан байна. Хэрв дараагийн шатанд тэнцвэл штэ. Яг чиний үеийнгийн маш олон чадварлаг өрсөлдөгчд байгаа шүү. Хичээгээрэй. За баярлаа. За баярлаа. Тэгээд шүүгчд маань санал сэтгэлээ хэллээ. Тэгээд одоогоор жижигтэй нэг жоо сандарчлаа. Тэгээд тэр жигтэй сандарчдаг юм. Сандрахгүй тэр жигтэй явждаг юм байна штэ. За амжилт төсөөлүүдээ. За баярлаа. За. Дуугаа нэлээд сандралтай дууллаа. Яг сансандаа хүрж бол өөрийнхөө сансандаа хүрж бол дуулж чадсангүй. Сандраад амар их сандралтай оролцлоо. Арай ижил дуугаа дуусгалаа. Газрын хүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Common Sense. Сайхан дуулаад юу гэж хичээл одоо малын зах дээр одоо ингээл дуулаад явах хичээл үнэхэр гоё юм бодоол одоо сайхан ингээл дуун дотроо одоо дуулаад тиймэрхүү дууныхаа холбогдолтой юм бодоод энэ төр явах энэ чинь гоё шүү чи ер нь төсөөл бол одоо олон дуучтайгаа одоо ингээл
танилцж байна. Одоо танилынхаа хүрээгд хэлж байна. Бас олонтой нүүр хагарж байна. Бас ер нь сайхан байна уу? Хан хонгор сумаас оролцогч Доржин Батсуур маань нэрд соён гэгэрүүдэгч Жамцын Бадраагсны шүдэг Монгол улсын төрийн хошоо сойрхолд ардын жижигчин Хөдбөрийн Баатар Нацгийн Жанцан дорвын шүдэг аялгуу Чандман нэрдэн гэж монголчууд бүгд мэддэг нэг сайхан дууг сонгожээ. За Батсуурыг орж байна. Хоёрдугаар шилтэн дээр нь манай залуучууд дээр нь илүү их сандралтай орж ирээд байна шүү. Ерөөсөө л нэг бие барьсан энэ одоо нэг 3 дууг дуулна. Тэгээ 3 дуугаа гурвангийн одоо би нэгдээ тэрийг дуулна, хоёрдоо тэрийг дуулна гэд яг төлөвлөөгүй байсан. Тэгээд жоохон өнөөдрийн дуучид бол арай илүү бас бэлдэх сургууль хийх ийм цаг хугацаатай байсан. Тэгээд өнөөдрийн
залуучууд ялангуяа одоо өмнөх дуучин манай Цугар эднэр ч одоо ерөөсө өөрийгөө олж чадахгүй амьсгаа чи ерөөсө энэ хүн энэ хоёр мөрийнхөө хооронд байж байгаа л тэгэл таарлаа шүү дээ. Дөнгөж сүүлийнхаа нэг дахилтан дээр л нэг жоохон амьсгаа чин доошо суухгаа л тэгэл ерөөсө барсангүй. Өөр амьсгаа чин хөөрчөөд сэтгэл санаа чин шал өөр газар нүд чи ерөөсө энэ тэнэд ингээд л сандарсан байдал нь ингээд мэдэгдээд яваад байгаа юм. За шүүгч Эрдэнэ тунгалгын сэтгэлийг сонсъё. За миний хувьд бол одоо сайхан л дууллаа. Мэргэжлийн хүн биш. Амьсгаа гэдгийг бүр юу гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр та нар маань дуулахдаа ерөөсөө сайхан жилийн дөрөв үйлрэлд тэ одоо мал хууга, мал ахуйга, хариулангаа, хоньны бэлчээрт юм уу сайхан хайртай хүний бодоод илүү гоё дотортой дуулсан бол гоё санагдлаа. Гэхдээ бас нөгөө үеийнгийн залуучуудаас бас мөчөөгөө өгөхгүй байна. Өөрийнхөө яг хоолой, манер, характер таарсан дуугаа сонгож авсан байна. За баярлалаа. За энэ Чандаман Эрдэнэ гэж дуул одоо манай монголчууд бүгдээрээ л мэддэг юм сайхан уран бүтээл. Хөдөө одоо айл найрын дээр хүн болгон дуулдаг. Тэ одоо бараг ардын дуу шиг болсон юм сайхан дуу шүү дээ. Одоо анх бол Мөнх хоёр гэж дуучин одоо манай энэ аймгийн 167 дугаар анги цэрэг байхдаа анх дуулж энэ дууг олонний хүртэл болгочихсон юм сайхан уран бүтээл байгаа. Тэгээ миний хувьд бол зүгээр яг жоохон хурдан явчвал гэж бодлоо. Хөгжим нь арай хурдан, фонограм жоохон хурдан юм болов. Арай жоохон татаж дуулсан бол бас гайгүй байх болсон болов гэж бодож байна. Уг нь бол доод өнгө бол айгүй гоё тослогтоод янз бүрийн гоё л доод өнгө өнтер бол гоё л байна. За амжилт хүсье. За баярлалаа. За бас урд амжилт хүсье. Одоо 2 дугаар шатан дээр болохоор өөрийнхөө яг хоолой таарсан. Тэгээд хэмнэлт дууны өнгө өнтер одоо юм дээр их анхаарсан. Сайн бэлдэж чадаагүй зүгээр өөрийнхөө мэддэг дууныхаа паанаг болж аваад тэгээ сая ороод ирлээ. Дуулахдаа одоо дээд өнгөн дээр тэгж доод өнгөө сайн бариараа одоо дууны төгсгөлөө одоо сайн барь тиймэрхүү зөвлөмж энэ өгсөн бас. За энд одоо оролцож байгаа энэ нийт малчид дуулчид одоо өндөр амжилт хүсье л гэж. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. За би Өмнө Говь аймгийн Ноён сумаас оролцож байгаа Батэрдны их зэрэг хүн байна. Хаврын ярийн цагт бол одоо мал төлөвлөх яг жинхэнэ ажлын цаг байдаг. Тэгээд одоо ингээд сум орон нутаг аймагт одоо эрд зохион байгуулагч зугаараа болоос хамар хүрээнд хамаагүй илүү одоо оролцох улсуудын хамар хүрээ илүү болж одоо оролцож байна. Тэгээ ер нь бол цаашдаа бол ер нь бол ингээд орон нутагт нь ингээд зохиож явах юм бол маш их давуу талтай юм байна л гэж харж байна. Ер нь маш олон хамрагдах юм байна гэж л харж байна. Маш сайхан дуулдаг өдөөний сайхан усуудыг бас оруулах юм байна л гэж харж байна. Та бүхэндээ зориулж Лотуирийн шүдэг Хатанбаатарын аялгау Ононгийн хэр гэмээх сайхан дууг Ноён сумаас оролцогч Батэрдний энх шаргал та бүхэндээ зориулж байна. За энх шаргалыг урьж байна. Often not in Roma.
өнгөрсөн ихээр үлмсэн нэрүүсэн ихээр онцгой төрсөн болрыхий олны шүтэн домбол түлээ атын лоотой амтрдихээр ахч торон ротоглээ одоогийн авралээ осна битуманэ дотоо өнгөрсөн ихээр үлмсэн нэрүүсэн ихээр Эцэг оцооноцоотаки эрдэж бүртэг аврагнээ эрдэнэ хусан амангигээ эргэж сороо ротоглээ одоогийн аврагнээ осна битуруманэ дотоо өнгөрсөн ихээр Music again, on the ignorant again, on nothing to wonder. Oh, come on, good again. Look at us, and you sing again. Look at us, and you sing again. Инх чаргалман сайхан дууга хүргэлээ. Тэгээ шүүгчдийнхээ одоо санал сэтгэлийг сонсъё та хоёлаа. За инх чаргал дууны сонголт бол маш зөв байна. Гүйцэтгэл бол бас дажгүй гэж би бас бодож байна. За амжилт хүсье. За баярлалаа. За энэ дууг хамгийн анх бол одоо Сэлэнг аймгийн Хөдөр сумын харьяат Өдгөөгийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отхон тогтох гэж дуучин дуулсан. Дараа нь хин Баянгарын Эрдэнэ очрод болсон баха. Тэр энэ панограм нь бүр анхны панограм юм шиг байна тийм үү? Гэхдээ Эрдэнэ очрын дуучны дуулсан. Оо за. За тэгээд дөрөв би нөгөө хүнд хэлсэн. Манай инх мандахад хэлсэн шиг уралдаан тэмцээнд орно гэдэг бол та хэдий одоо сайхан яг наадамд, сумын наадамд, улсын наадамд, за бүсийн наадамд морио идэг шиг л ерөөсөө бүх зүйл яг ийм бэлтгэлтэй буюу хоол, нойр. За тэгээд энэ дууны уралдаанд бол яг бэлтэж хагаад энэ дэрээд дууга үзэхгүйгээр бараг шахуу огт ярихгүйгээр дуувал илүү их тийм бэлтгэгдсэн зүйлүүд чинь гардгийг шүү гэж бас дахиад хэлье. Дараагийн шатанд оролцож чадвал энийг бас сайн хэрэгжүүлээд ирээрэй гэж хүсье. За баярлалаа. За гоё дуу сонгосон байна. Ононгийн хэр гэж энэ бол маш гоё уран бүтээл. Тэгээд нөгөө дундаа жоохон хитрхи орох гээд ингээд нөгөө гэгэлзэж жагаад 3 дугаар бадагн дээр нэг жоохон төрүүлээд орох гэж байсан уу? Юу яачлаа? Яг эхлэл дээр нэг нот талтаа. Тэгээд орчлоо. Яг жоохон. Тэр нөгөө хамаагүй их нөгөө сэтгэл хөдлөл чинь нөгөө жоохон нөгөө морио бодоод ч юм уу те. Тэгээд нэг жоохон гэгэлзчих шиг боллоо. Тэгтээ дайжгүй. За баярлалаа. За инх чаргалтай амжилт хүсье. Ер нь ингээ өөрийгөө нэгээ явбал бас болох юм байна л гэж харж байна. Тэ. Маш сайхан одоо ардын жүжигчин Гавиат солин тэргүүний ажилтан 3 мундаг шүүгчээсээ бас мэрэгжлийн усудаас заавар зөвчлөгөө авлаа. Сайхан заавар зөвчлөгөө авлаа бас урам авлаа. Тэгээ сайхан цаашдаач бас урлагаар бас нэг олон төмөнд бас нэг дуу өргүүл бас сумар нутгийнхаа ард иргэд бас дуугаа өргөжүүл бас болох юм болоо гэж бодож байна. Одоо итгэл одоо сайхан итгэл авлаа. Сайхан маш дүүрэн байна минь. Та бүхэндээ маш их баярлалаа. Тоос энэ тэмцээнд оролцож байгаа нийт 2 дугаар шатанд оролцож байгаа нийт малчуудаа бас тэмцээнд амжилт хүсье гэж хэлье да. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints.
Сайхан зүйл гэх юм бол яг нөгөө манай аймагт ирээд яг ойрхон ингэ болж байгаа болохоор хамгийн эхэнд орох болсон шалтгаан гэх юм уу? Нэгдүгээрсэндээ болохоор ерөнхийдөө ийм зохиолын талдаа ирнээсээ ийм хөнгөн дууг дуулахыг дуулъя гэж бодсон хгүй юу? Нэгдүгээр шатанд орчоо гараад байсан чи айгүй их урам авсан. Нөгөө нэг шүүгчд айгүй их болж тэ чадчихээн ер нь болохоор юм биш үү тэргээд тэгсэн чинь айгүй их урам ороод би ер нь чадах хэрэгтэй байна. Тэгээ ер ерөөсөө ингээ грамприч орчих хэрэгтэй ба чадах юм биш тэ бүр төрүүлж чадах чинь болов уу гэсэн бодол ингээ жоохон ч гэсэн ингээ сэтэл өгсөн гэх юм уу? Өвөр Монголын дуучин Сүмэн Хуарын үг аялгуу дараа өртөө гэж дууг Мандал овоо сумаас оролцогч Мөнхөөгийн Бачлуун таавхиндээ хүрэх гэж байна. Ингээд Бачлууныг урьж байна. Бүгдийн царай зүрлэшгүй химнэл өөрөөр зүгээр дагаад бүчээрээ мартагдсан дурсан шал өөр маргааш шинийг ертөнц магадгүй бүр өөр нэг нүдэнч эрхэмсэг годурэ чигүйцэд харуу элдүнөө зүрх бохроос өөрийгөө чи холдоо ингийн биш бидний өөрөө хамгийн хэнгэн эцсийн шүглэл хүрээд ирэхэд түүний цэнгэн орхиоч өчигдрийн бүнийг амартаж чамайг зовоосон бүхнээ хайрлаж миний хүслийн хүнээ унаж миний хайрын нуурын зүрх сэтгэл дөрийн хүнээ алсан дараа гэрэлж чамдоогийн харинараа харин яран даран дараортуулзие хихосон бэрэгцэг хэцүүхэд жил химэлэйн хөглөнд хийгээд ирсэн үл анхтай зөв чиглэж харахад ичижсэн ил алхан бүртээ түүнийг чи төрсөн болгох хэл зүрх сэтгэл бодол өөрөө байраалдаггүй зүгнэрсэн үзэмж чи хайгаад болдоггүй зүтгэр бүсэл бодол зүгийн алдаггүй зөвхөн мөрдөө үнэж байхыг өдөө хийж бодлоггүй ингэ дүүрэн мэдээ зүгийг бүсэн мөрөдөх хинрүүдийн ядалдаг түүний зүрэдэг хэзээ нүгэлээ эзэн сохыг хичээдэг хэрэг гişгүй газар одоо зэрсэндээ чи хөр мартагдсан дурсан шал өөр маргааш шинийг ертөнц магадгүй бүр өөр нэг нүглэж орхиоч өчигдрийн бүнийг амартаж чамайг зовоосон бүхнийг хайрлаж миний хүслийн хүнээ унаж миний хайрын нуурын зүрх сэтгэл дөрийн хүнээ алсан дараа гэрэлж чамдоогийн харинараа харин яран даран дараортуулзие барабабаба 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 на 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 na 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 yeah баярлаа. За хоёулаа шүүгчдийн санал сэтгэлийг сонсъё. Эрдэнэ нугалаг шүүгч. За дараагийн шатанд одоо үнэхээр өнгө төрөх бүх зүйлээ өөрчилж гарч ирсэнд баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд аргагүй одоо цаг үед бол чиний үеийн ахад залуучууд яг ийм хэмнэлтэй, ийм одоо өвглээ, ийм одоо хурдтай, ритмтэй ийм дуунуудыг сонгож дуулж байгаа. Тэгээд та бүгдийн зүрх сэтгэл төрж байгаа учраас төлөөлөл болж одоо дуулж орж ирсэнд баяр хүргэе. Манай энэ Өвөр Монголын дуучин Сүмэн Хуарчин ер нь бол Болор цэрэнгийн аялгау бас сэр догшийн маань юу вэ нөө аялгау байна уу? Бас нэг гоё дууг дуулдаг штэ нөгөө хархан хэмэл юу лээ? Дараа бүжиглэгээд үү? Дагаад бүжиглээ ч үлээ. Тий нэг тэр хархан залуу илүү сүүл чулуун чимэгд болцсон байсан. Тэр би бол энэ дуучин бүсгүйг бас гоё одоо өөр ингэсэн өнгө маняртай, өөр ингэсэн өнгө төрхтэйгөр бас манай улсын залуучуудыг уран бүтээлээрээ байлдан дагуулж байгаа гэж хардаг. Тийм болохоор энэ дууг сонгож дуучнаас нь магадгүй өөрийн хэмжээнд сайн дуулсан баяр хүргэе.
Баярлаа. За шүүгч гам зэрэг. За баяр хүргэе. Баярлалаа. Одоо бол малчид харьцангуй одоо хот хөдөөгийн ялгаа баг арилцсан шүү дээ ер нь. Өдөө малаа маллаж байгаа улсууд тийм ээ. Гэрдээ одоо баг караконы төхөөрөмж аваад тавьчихсан. Гэрэл цахилгаан тог одоо интернет бүх зүйл бэлэн байж идэг. Хаанаас ч ямар ч мэдээлэл авна. Өнөөдөр ямар дуу сонсъё, ямар дуу дагаж дуулъя гэсэн ч бэлэн байж идэг. Ийм болцсон. Тэгэхээр энэ өнгө төрхийг бол өнөөдөр бас харуулж чадаж байна. Тэгээд дүүгээс бас асуулт асууя. Одоо яг аль сумд ямар мал малж байна? Би Мандалаваас сумынх аахгүй юу? Тэгээд 2 жилийн өмнө Булган суманд бэр болж ицсэн. Тэгээд Булган сумдаа нөгөө шилжиж очиагүй учраас аав ээжийнхээ нутгаар агуулж явж байгаа болохоор Мандалаваас сумаас оролцож байгаа. Тэгээд 2 жил ер нь бага мал тэгээд адуу яадаг. Манай нөхөр адууч уяач хүн байдаг. Тий. За тийм баха. Энэгээр бас нөгөө уяач залуучуудтай их адуу мал ярьсан шиг түрүү явж явах шиг байсан. Тэгээд би бүр асууя гэж бодоод за морин тайртай юм байна. Бүр ч одоо их сайхан байна. За амжилт хүсье. Баярлалаа. За шүүгч бат сайхан. За манай Батчлан бид нар одоо сая 2 3 хоног ингээд дандаа л сайхан нийтийн дуу, ардын дуу сонслоо. Өнөөдөр бас ингээд арай өөр усгал чиглэлээр ингээд дуу дуулж орж байгаад баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд тайзан дээр өөрийгөө маш гоё чөлөөтэй одоо дуулалтаа ч юм уу өөрийнхөө тэр одоо хөдөлгөөн биеийн үйлдэлээ бас маш гоё чөлөөтэй илэрхийлж чадж байна. Тэгээд баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Баярлалаа. За Бачлан маань аргагүй нэг альч төрлийн стилийн дууг бас дуулчих ийм авьяастай мэдрэмжтэй байна л да. Тэгэхээр одоо уяач нөхөр удагаад тэгээд морио уяад явах юм уу? Уяач нөхөр нь бас айгүй урлагийн сургуульд оруулаад дуучин болгоё ч гэж ээж бас магадгүй юм байна тийм ээ. Тийм маа нөхөр айгүйх дэмждэг. Тийм байхаа. Тэгээд одоо хөдөө нөгөө малаан төлөвлөлээд үлдсэн байхгүй ганцаараа. Тэгээд чи ганц зорилготой явсан шүү. Зорилгоо биелүүлчихэд ирээрээ гэтгсэн. За баярлалаа. Шүүгчнэр үг хэлэхээр сандраад ирсэн чинь бас л яг адилхан л байна. Тэрэнд бол адилхан байлаа. 2 дугаар шатанда сүмарын дууг дуулсахгүй юу. Тэгээд тэрэн дээрээ болохоор зүгээр ийм хөдөөний малчад ч гэсэндээ тийм ээ адилхан иймэрхүү цоглогдууд болдог шүү. Тийм ээ хөдөөнийх нь ч гэсэндээ бас ингээд үгэлж мүглээ малынхаа цог дээр ингээд дуулж муулаад ингээд явж болдог шүү гэдгийг харуулахыг зорж ерөнхийдөө залуу мөслийн төлөөлөл болж их юм уу? Тийм дууг дуулсан. Хамт оролцож байгаа ах нартаа, дүү нартаа амжилт хүсье. Та нар чадна шүү. Айгүй мундаг байгаа. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Бас ивент итгэж байгаа хамтран ажиллаж байгаа компаниудыг дөрдөхгүй болохгүй. Ерөнхий ивент итгэгчээр бол өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк санхүүгийн салбартаа одоо 25 жилийн туршлагатай доктортой үйл ажиллагаа явуулдаг банк. Ялангуяа одоо хөдөө орон нутаг говийн бүтээн байгуулалт малчтыг дэмжсэн олон бүтээгдэхүүн үйлчилгээг одоо зориулдаг юм банк байгаа. За 5 толгой хувьцаат компани бол та бүхэн маань бол одоо өмнө говьчууд хэлүүлдэг тэр тэргүй одоо Монголын ард түмэн мэддэг. Энэ жил 60 жилийн болж байгаа 60 насыг хүрч байна. За өмнө говь аймгийнхаа иргэдэд одоо нутгийн хишиг хүртээдэг. За ботгоны урамшууллыг олгодог. Тэмэн сөргмэн энэний хүчээр сайхан өсөж байгаа. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилд бодиттой хөв нэмэр одоо оруулсаар ирсэн. За мөн элч дулааныг бол 100-аас 100 дурайтай тус компани бол Монгол улсын ууган уурхаанууд нэг ээ. За өмнөд аймгийн засаг даргын тамгын газар маань одоо хамтран ажиллаж ерөнхий ивент итгэгчээр одоо ажиллаж байгаа. Өмнөд аймгийн даргын тамгын газар нь одоо өсөлттэй өмнө хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг бол этвүүлэн хийж байна. За ялангуяа малчт тэмээжлийнхээ нөрөх хөтөлбөрийн үн цэнийг хүртээх чиглэлээр аж үйлдвэрийн зохицлбор барих ажлыг эхлүүлж энгийн сүүний ноос ноолрын үйлдвэрүүдийг ашиглалтанд орууллаа. Малын гаралтай дүүгийн дээр нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэргүүлэгч одоо аймаг болж байгаа. За тус аймаг нь бол одоо иргэн хүн рүүгөө чиглэсэн бодлогоодыг хэрэгжүүлж за та бүхний бол нүдэн дээр за монголчуудын маань нүдэн дээр олон сайхан одоо бүтээн байгуулалтууд туссан номын сан, театр, одоо говийн бүсийн музей, шин сүржлийн бүс гэдэг одоо бид бүхэн тэдгээрийн нэг энэ сайхан бүтээн байгуулалт хөгжимчгийн театрын орд өргөнөө одоо энэхүү уралдаанаа явуулж байгаа. За ингээд Монгол улсынхаа 21 аймагаас бол анх удаа
дулааны цахилгаан станц барих бондыг босгох эрх авсан ийм аймаг болж байгаа. Ингээд эдгээр одоо цэцгийн тамийн газар одоо компаниудаа та бүхнийхээ өмнөөс үзэгч тэмнийхээ өмнөөс оролцогчдийнхээ өмнөөс баярсандаа тарснаа илэрхийлье. Цөмөр нэг халуунаас алга дашин баяр хүргье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Урд нь малчид дуулжид тэмцээнд харих орж амжаагүй ормоор санагдчихсэн ч та хавар ажил эхэлдэг учраас олж амжаагүйсэн. Тэгээд орон нутгийн зохион байгуулж байгаа учраас маш их баяртайгаар хүлээж авч оролцож байна. За ямар ч амбагдсан маань төлөөлөөд энэ сайхан тэмцээнд оролцож байна. Тэгээ ямар ч сум орон нутгийнхаа нэрийг өндөр төргөж, аавынхаа нэрийг өндөр төргөж оролцсноо л гэж бодож байна да. Одоо та бүхэндээ зориулж гөрөөцийн шүлэг сэрүүдийн ээлгүү их хорон эрчүүдээр дутна гэж энэ сайхан цогдогдууг Хамбогд сумын оролцогч Бадамдаржийн Наранбаяр та бүхэндээ зориулж байна. Угтан авцгаана уу? Наранбаярыг аварж байна. Ширдэг ган тулган уран чулуугаараа нөмдөлцөг шиг галгодомтны сүлт хэмророо өрх гэрмэн дутанаа аташагсан адом урганы сэрэнд номхордог шиг алла цахилсан эрмиг атгоос эцнийхэн зоргоор дутанаа хүчин адам бүдэн гад амгон хүдэг амжидoo эрхэм натахар дутанаа их оргимин эрчүүдээр дутанаа элийн хонгор сахалихын эрдэ ухаанаар тайтгардаг шиг эрий ганцхан наран хүртэл цацаргаараа ертөнцийн хайслаар дутанаа гадаас шагсан агон урганы сэрэн намхардаг шиг гал захилсан эрмиг атгоос эцнийхэн зоргоор дутанаа хүчин одомт бүдэн гад амгон хүдэг амжидoo эрхэм натахар дутанаа их оргимин эрчүүдээр дутанаа Сэрүүн их соён уул алтан наранд өндөлцөг шиг үрсүнэн цаг цагийн айсаараа үнэндээ надаар дутанаа аташагсан адом урганы сэрэнд намхардаг шиг алла захилсан эрмиг атгоос эцнийхэн зоргоор дутанаа хүчин одомт бүдэн гад амгон хүдэг амжидoo эрхэм натахар дутанаа их
орнын ирчүүдэрэ дуттана Бүтэн бүдэнга амулдан хүлэгэн жихизу иррэхтэн атахар дуттана их орнын ирчүүдэрэ дуттана Сайхан. Бастаг наадам дуран доотой, найран дуран доотой. Манай Наранбаяр бол бас энд байгаа оролцогчдын маань бас нэг өнгө. Тэгвэл би бас баярлаад эх хормон ирчүүдээр дутан энэ оролдоо Наранбаяраар дутна гэж хэлчмээр бүр санагчлаа. За, Наранбаяртаа баярлалаа. Шүүгчдийнхээ сэтгэлдийг сонсъё. За, баяр хүргэе. Ер нь бол одоо эх орон шиг эх оронтой байж, эх орны сайхан эзэн шиг, эр хүн шиг Бая гэсэн сайхан гоё утга төгөлдөр сайхан дууг бас сайхан дууллаа. Тэгээд дээр нь одоо өөрийнхөө өнгө имижийг маш гоё бүрдүүлсэн байна. Төрийн далбааш гэж харагдаж штэ ер нь бол. Сайхан чир байна. Сайхан овцолсон байна. Сайхан дууллаа. Баяр хүргэе. За шүүгч Эрдэнэ тонголог. За сайхан дуу сонгож авсан байна. Манай төр мандах дуучин манд болдог. Ер нь бол өөрийнх нь ялангуяа одоо үзэгч түмэн сонсогчдоо яг ийм борны адууны за тэгээд эр хүний тухай дуунуудыг маш одоо сайхан хөргөж та бүгдийг омогшуулж чадж байгаа уран бүтээлч гэж боддог. Тийм учраас ийм сайхан дуу сонгож зөрөгтэй дуулсан баяр хүргэе. Дээд өнгөийг авахтаа яг мэрэгжлийн дуучид бол ингэдэг. Дээд өнгийг авахтаа эсрэгээрээ доош нь дарддаг байхгүй. Хитрхи одоо ингээд хөөрчхөр тэр чигээрээ өнгө өсөх юм уу бүр ингээд солгоороод явчихдаг байхгүй. Тийм учраас үүнээс хойш дээд өнгө дээрээ бүр доош нь буюу нэг тарихаараа дарж дуулаарай заяа. За баярлалаа. Ингээд Наранбаяр маань үнэхээр бягтай сайхан дуулсан. Харахад бол одоо ганц зөв шүүгч маань нэрлээ Монгол улсын далбаа шиг харагдж байна гэж. Үнэхээр энэ төрөлцөө ирсэн үзэгч шүүгчдийн багархлыг төрүүллээ. Баярлалаа. Амжилт хүсье. За нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатанд орохдоо одоо дууны сонголт аяа нэлээд бэлдэж орсон. Тэгээ хувцлалтын дээрээ илүү анхаарал орсон доо. Миний багын мөрөөдөл дуучин болох байсан. Тэгээд одоо одон дагсан малчин болсон байгаа. Ямар ч одоо урлагаа орхихгүйгээр чадах чинээгээр дуулаад явна л гэж бодож байгаа да. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Би энэ уралдаанд ардын дугаараа л орж байгаа. Тэгээд адуучин гэдэг дугаараар орсон. Адуучин бол одоо ямар ч хүний одоо сонсох дуртай дуу. Тэгээд хоёрдугаар шатнд адуучингаа дуулъя гэж орж ирсэн дээ. Өмгөв аймгийн Цогтуа сумаас оролцогч Бурмагийн бор цэцэг маань Монгол ардын дуу адуучин дуугаан тав хүндээ зориулахаар хүрэлцэн ирээд байна. Таныг тайснаа урьж байна. Minni
баяр хүргэе. Ер нь бол одоо нэг өөгүй сайхан дууллаа да. Сайхан сайхан дууллаа. Яг л өөрийнхөө одоо дууга зөв сонгосон байна. Баяр хүргэе. За Эрдэнэ нуулаг шүүгч. За баг мэрэгжлийн дуучин шиг амьсгаатай шүү дээ. Зарим дуучид маань амьсгааг цээжээр авдаг, зарим нь амьсгаагаа хоолоогоор авдаг мэрэгжлийн дуучид шүү дээ. Гэтэл өөрөө бол амьсгаагаа яг хэвлэгээр авж гин. Тэгэхээр яг мэрэгжлийн дуучин шиг дууллаа гэж би бол сонслоо. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Тэгээд манай энэ нэг уралдаан маань ардын дууны төрөл гэж байхгүй болохоор ер нь бол яг зүгээр яг ардын дуу дуулж байгаа дууч дотор бол бас айгүй мундаг өрсөлдөгч бол өөрөө байгаа. Тэгээ би зүгээр яг нэг зүгээр одоо нэгэнт өнгөрцсөн. Уг нь нэг өмнө нэг лоолог дуулсан шүү дээ, тий. Тэрийгээ энэ дээр юм уу дуулсан бол бас арай бас юу байхсан болоо. Наадах чинь бол нэгдүгээр шатан дээр энэ дуугаа дуулахад бол зовлонггүй л хоёр лугаа ороод ирэх байсан юм байна гэж би зүгээр бодож байсан. Одоо нэгэнт өнгөрцөн яа. За амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд манай бор цэцэг маань бодол байгаа л да. Мэдээж дараагийн шатанд тэнцэх юм бол олоогоос илүү дуудуулаад ороод ирэх байх гэж би итгэж байна. За ингээд баяр хүргэе. Амжилт хүсье. За. Ардын дууг би одоо 2003 оноос хойш би яг одоо Дэнсмагчийн заавраар л одоо ингэж дуулаа явж байгаа. Дараагийн одоо энэ шатанд одоо тэнцсэн шүргүүд миний одоо яг хоолойны одоо төрөлхийн нэг тийм өнгө одоо нуглаа одоо хоолойны манаар байдаг. Тэрүүгээрээ л би давуу талтай байсан болов гэж бож уянч тэгээд шүүгч гэлтгүү ард юм одоо үзэгчд сонсоод одоо миний хоолойг бол бас өөр мэт хоолой л гэж ярьдаг. Тэр талаар нь бас шүүгчдээс дараагийн шатанд оруулсан болов гэж бодож байгаа. Тонж үлдсэн одоо 31 одоо дуучтай амжилтыг хүсье. Тэгээд танай одоо ажлын хамт олонд ч гэсэн одоо бас ажлын өндөр амжилт хүсье. Өмнө уушид дуулж байна. Энэхүү уралдааны маань энэ удаагийн дугаар энэ сайхан одоо намблаг төгс дуулсангийн бүсгүйгээр өндөрлөж байгаад бол их туйлын баяртай байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Ингээд өнөөдрийн энэ сайхан уралдаан маань энэ удаагийн дугаар маань олон төрлийн ардын дуу, нийтийн дуу, ирчүүдээ магтсан, хөдөгөөрөө магтсан бүр pop дуу гэдэг ингээд олон сайхан дуугаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Ингээд Монгол үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Өмнө Говьд үйл ажиллагаагаа эрхэлдэг олон бизнес эрхлэгчид компаниудын ивент тэтгэлдор амжилттай үргэлжилж байгаа. Ингээд энэ удаагийн дугаар бол энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төртөөлөн буй 5 толгойн уурхайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уурхайчид.